Төрийн албаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийг хэрэглээ гэдэг хэлэлцүүлгийг 6 бүст зохион байгууллаа. Өөрөөр хэлэх юм бол бүх аймагуудын төлөөлөл оролцсон төрийн албаагчдын төлөөлөлд түүний дотроос төрийн албаагчийн ёс зүйн дэд хорооны гишүүд одоо үндсэндээ бол нэг 650 орчим төрийн албаагч хамраглаа. За төрийн дэд хорооны гишүүдийг төрийн албаагчийн ёс зүйн талаар гарсан гомдол мэдээллийг хянан шалгах. За хянан шалгах явцдаа бол ёс зүйн гомдлыг түүнээс ялгах. Өөрөөр хэлэх юм бол иргэдээс гаргаж байгаа гомдол мэдээлэл бол олон талын янз бүрийн асуудлууд урддаг. Тухайлх юм бол гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй асуудлууд одоо гомдолд дурддагдана. За мөн сахилгын шинжтэй асуудлууд дурддагдана. Тийм учраас дэд хорооны гишүүд бол төрийн албаагчийн ёс зүйн талаар гаргасан гомдол мэдээллийг хянан шалгаж тэр түүн дээр бол дүгнэлт гаргах үүрэгтэй. Тэр дүгнэлтийг гаргахдаа хуульд нийцсэн байх талаас нь бид нар багаар ажиллуулж тэдгээрт бол тийм арга зүйн сургалтыг бол зохион байгууллаа. Тэр сургалт соёнгийн гэрэл үйл ажиллагааг одоо зохион байгуулдаг, төлөвлөдөг ийм байх нь одоо илүү зохимжтой байна гэсэн ийм санаануудыг бол илэрхийлж байгаа.